Сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэт харандаа болон маань эхлэхэд бэлэн боллоо. Ингээ оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр хэн блэ? Цэлмүү. 4-3 ангийн 54-р сургуулийн Б Цэлмүү. Аль сургуулийн? 54-р сургууль. Өө. Дараагийн хүүхэд? Хатамзал. 54-р сургуулийн 4-3 ангийн. Багш нь хэн бэ? Батбаяр. Батбаяр өгчтэй. Амдрамад 54-р сургуулийн 4-3 анги. Оо за. Дараагийн 158 дахь сургуулийн 4-р Б ангийн Эрдэнэ дугсаг. Зүйтэй. Төгөлдөр? Тэг шүү. Ухааны 3-ын агийн төгөлдөр. Би чамайг таньдаг болсон тий. Чи ч нөгөө ангиас оцорцсон. Тэгээ орж ирж байгаа. Зүтгэсээр гал ороод ирсэн шүү дээ манай төгөлдөр. Дараагийн хүүхэд 158 дугаар сургуулийн мөгч юм. За 158-2 тийм ээ. За ингээд өнөөдөр нэг хөгжилтэй багш нь сүүлийн үед яаж 4-р ангийнхнаа нэлээ уур шаардсан хөгжилтэй хошин аним тийм дүрийг бүтээж байгаа байхгүй юу. Тэгэхээр та нар манай хүүхдүүд хамарнаас нь эхлэё тэр нэг амарх юм бэ гэсэн байхгүй юу. Тэгээ багш нь энэ хамарнаас нь эхэлнэ. За ингээд биерэн палмастер аваад эн чинь нэг нарийнхан гарч болон зөөлхөн даруул бүдүүн бол тэр хэсэгт нь бас гоё уран гоё гардаг ийм палмастрыг сонгоцсон байгаа шүү. За энд нэг ийм одоо энэ ямар хэлбэртэй гэх юм бэ? Смайл шиг. Одоо энэ хэлбэрийг нь харуул одоо. Оо шууд ингээл хамраас нь эхэлчихэж шүү дээ бид нар. Томхон зураад хамраа. Тэгээд нөгөө харьцаагаар гаргах биеийн хэлбэрийг гаргах цайгаанаас хараад явчихна. За эндээс нэг ийм хоёр ном зураас. Эний чинь гадуур бас нэг юм орж ирнэ шүү. Өө эн чи ингэж явж байгаад. Ингэж орж ирээд. Ингэж яваад. Ингээ гараад ирж байгаа. За хамар ер нь гараад ирлээ шүү. Тэ. Энд чи бүдүү нарийн гарнаа хөрх юм хийч. Зурж байгаа амт нь одоохондоо хэлээг байгаа тийм ээ. Оо эндээс нь иймэрхүү дүр гаргаад байна. За зарим хүүхдүүд бол юу зурж байгааг нь бол ер нь мэдж байгаа дөө. За энийг зурхад бол мэднэ дээ. Энэ. Ийм соёотой амт чи ямар амтан байдгүй лээ? За одоохондоо мэддэхгүй байна. За одоо эндээсээ энийг их гоё уран хийх хэрэгтэй. Ингээд даггарч орж ирээд ингээд баг цаасандаа тулж штэ тийм ээ. Тэнгүүтээ ингэж оруулж ирээд ингээд явчих. Одоо эндээсээ ингэж аваад энэ үзүүр дээр ингэж яв. Ингээд орж ирж байгаа. Манай 4-5 ангийнхын ер нь маш анхааралтай яаж вэ шүү? Зурж шүү ерөөс ямар ч юм гарахгүй шүү. Тэгэхээр зураг сайхан болж байгаа гэсэн үг. Гэхдээ багш нь одоо үзмээр санагдаад их юм. Нэг очиод нэг харъя та. Та нарыг ингэ зураад ирэхлээр багш нь баярлаад явчихдээ шүү дээ. Тэр ийм гоё. Сони юм шүү. Хамраас нэгтлээ зурхлаар их гоё зураад идэг. Тийм ээ? Тийм. Бас хэлбэрээр нь зурх гэдэг нэг үе. Оо. Толгой бүтцүүл ерөөсөө яг ингэ гараад ирж байгаа. За энд нэг ийм хэл болтайлгана.
нэг өргөстэй сүрхий хэл байдаг юм байл шүү намтанд. За ямар амтангаа хэлэх хүүхэд вэ нүү? Бар. Одоо бол танигдсан баха. Бар. 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 Нөгөө өвгөн бар хоёр гээл үлгэр вэжэдэг тий. Тий. Барын тухай үлгэрүүд их олон. Тэгээ энэ бартайгаа хослуулад эсвэл өөрөөсөө зохих хэрэгтэй шүү дээ. Та нар бол одоо зохион бичлэг хийж байгаа биз? Хийж байгаа. Оо. Хийж байгаа. Тэрэн дээрээ сайхан үлгэр зохиоч шүү дээ. Эртний урдын цагт нэг өлсгөлэн бар явж ижээ. Гэсэн чинь нэг өдөр туулайтай таарлаж гин. Ингээл зохиочдөг байхгүй. За бар маань их хайхтар гарч ирж байна. За ийм судлууд байд юм аа. Нөгөө ирээн бар гэдэг ч одоо энэ Сибирийн ирээн бар гэдэг ч одоо мундаг шүү дээ. Ингээд ирээн гараад ирж байгаа биз? За нүд догшин хийн гэвэл биш үү? Ийм л юм чи. За багш жаахан ууралж байгаагаар хийчлээ. Энэ өөрөө ширүү амьтаа бас тийм бас их хив амьтан биш. За одоо нөгөө барынхаа ирээнийг хийхэд ерөөсөө л ийм гурвалж байгаа. Ийм хийгээл авчих хэрэглээ л. Бар чин 4 хүчтэнд орцсон байж идэг тийм ээ. За одоо тэр нүдийг их хурцыг идэрэхлээр их сөртэй болноо. Чих бол яг вэ? Нэг том биш. Бар ирвсний чих бол одоо. За энэ бол яг вэ? 5 дугаар ангид зориулсан, 4 дугаар ангид зориулсан. Зураг 3 дугаар ангид зориулсан. Энийг харж байгаад бас манай 5 наснууд ч хөөрхөн зурддаг шүү. Тэднийг ерөөсөө басж болохгүй. Манай Монгол хүүхдүүдийн ур чадвар ухаан гэдэг бол гайхалтай шүү дээ. За одоо нөгөө би хийн шүү дээ. За баранд нэг онцлог бий. Хөлийн том хийх тусмаа их гоё бол. Гэж. Ингэж том хийх тусмаа. Цээжийн цагаанаар явуулаад дандаа зураас тэр ялангуяа номон зураасууд их орж байгааж нөгөө хомснуудыг нийчж байна. Маш нэрээ ажиллаж шүү дээ тийм ээ. Тэгтээ уран гоё. Нөгөө ирээнүүдийн яг ингээд гаргах хэрэгтэй юм шүү дээ. Зургаа сайхан уран гоё зурчих юм бол яг будаад ирэхлээр яг бар шиг харагдчих. За энэ дээр яг хоёр хөлн. Тэгээ эн чинь бас нэг ирээн биш шүү дээ. Бид нар чи урд талд нь чон зурсан, ирвэс зурсан. Энэ мэтчлээд ингээ амьтдуудыг зураа яваад байна. За одоо энд нэг сүртэй юм хийж эхлэхээр их сүртэй харагдаж байна. Энэ юу вэ? Сахал нь гараад ирж байна шүү дээ. За ганц юм дутуу байна. Юу вэ нөгөө? Будах. Нөгөө биений хөвжөөтэй шахууныг урт сүүл ингэж гарч ирж байна. За ингээл одоо яг сүүлээ бас ирэлж байна. За энэ болсон шүү.
За хайжуухан багшгаа дагаал тэгэл зураад. Хэдүүлээ тэгээд дараа нь яах вэ? Дугаан дуулан шүлгэн хэлн онцгоон таа. Ингээд доотлын хэсгийн ногооноор ингээд тодорхойлж. За хамрыг их тод өгнө. Энэ биерэн пластер байгаа. Энэгээр бодохдоо ерөөс ингээд зөөлхөн дараад өөрийнх нь жингээр дараад явчихад ингээд ийм тод гараад ирдэг шүү. За хэдийн ягаарнаар бол талих чинь тийм ээ. Түрүүчийн хичээл дээр чон зурсан шиг энд бас өнгө баг орно. Бодох ажиллагаа. За хэл. Одоо нэг гол юмны тийм тодруулаад ирэхлээр яаж ийн? Баршиг тавьчих. Сүртэй гоё болоод ирж байгаа байхгүй тийм ээ. Дараа нь тэр нүд хийгээд ирэхлээр бүр их гоё бол. За өнгө тавих хэсэг бол ерөөсөө л эднэр байгаа юм дөө. Энд тэр. Ингэ тавиал. За ерөнхий биеийн хэлбэр нь ямар өнгөтэй вэ? Улбар шараар авчих шүү дээ. За энэ ч л одоо ерөөсөө жинхэнэ нөгөө барай чинь үндсэн өнгө шүү дээ. Багш нь яаж ингэ илээд байгаа үз? Зөөлхөн. За манай 5 наснууд бол их хүчтэй бодно шүү дээ. Их чадaltaй байдаг юм шиг байна. Ингэж ирэлцсэн ингээл бодно. Тэгээ багш нь зөөлхөн дараарай л гэдэг. За ингэж хэдүүлээ шүү дээ. Бас авиасаа үзэн. Та нар буданга өөрсдийнхээ авиасыг үзүүлдээр цэлмүү юутэй ирсэн, дуутай ирсэн үү, шүлэгтэй ирвүү? За сайхан өндөр дугаад дууч. Өвөл ирлээ цаас бодрон орлоо цагаан өвөл хөдөлсөн ирлээ. Өмд занцаа давхарлаад өмсөд өвлийн малгай одоолтой зүйлээ. Цан чаргаа гулгад тоглоо цасан бөмбөг шидэж надлаа. Цасан дээр мөрөө үлдээлээ. Цасан хүн урдаж хийлээ. Цэлмүүнд баярлалаа. Сайхан шүлэг уншлаа. Хатан зул юу тэр? Шүлэг. За. Дугуйтай болох хүсэл. Дугуйтай болох хүслээ. Дуулгаж авдаа иллээ. Орлого мөнгө дутмаг байна гэж онцолж аавмын учраллаа. Хичээл номондоо одооноос шамдаад хэрэг дүнгээ сайжруулж чадвал сар бүр хөрөмтлөл үсгээд сайхан дугаа авч өгье гэлээ. Хүн бүрд хүсэл шунлаа ялгаах ухаан туйлаас хэрэгтэй. Аавыгаа өрөнд оруулан байж авсан дугуй надад хэрэггүй. Бусдыг хохроогоод чамаагүй. Буруу аргаар зорьсондоо өрвөл энэ бол шунал гэж ээж надад хэлсэн юм. Хичээл номондоо шамдан хуримтлуулсан мөнгөөрөө дугуй авбал хэнийг ч зовоогоогүй учраас харин энэ бол хүсэл болно. Ястаа гоё. Гэ та нар ингэ шүлэг уншаад яхахлаар миний баг нас их санагдах юм аа. Би нэг дугуй авчиж их баярлж ийшээ. Ундрмаа юу тэр? Ойсгоо таалгүй. Тай. Дээгүүрээ харахад төмгөр бондгор доогоороо харахад жижигхэн алган тэр юу вэ? Жижигхэн юу гинэ? Жижигхэн бүндгөр. Дээгүүрээ харахад том пүпүгэр. Доогоороо харахад жижигхэн. Жижигхэн. Ойлгомжтой шүү дээ. Шүхрээр бууж байгаа хүн. Ааха. Яа суртан таава. Би нөгөө барьдаг шүхэр биш үү? Тэрийг гэж хэлэх гэж ийсэн байхгүй. Тэр ч үйж болох юм биш үү, тийм ээ? Тэр чин тэгтээ хүн томчноо. За, ундрмаата баярлалаа. Эрдэнэ тоглох юу тэр гоо? Шүлэг. За, шүлгээ дуу. Арлын утаа барилсан малтныг хэвтэрсэн би атар хээг нутгаа үлгийн минь гэж боддог тэгэхэр маань суунгилсан асын бараа ширтээд тэлмэг сайхан утгаас сэтгэл багтан гарахад үлээж байгаа сэлгэн үнлээд байгаа юм шиг өшөөдөөж юм гар илээж байгаа юм шиг инэргүй сайхан санагдахад элэг зүрхвэнд одож холгүй баян нэлмэл хоёр нүдийг минь тэлгэлнэ. За, сайхан шүлэг хэлсэн эрдэнэ тоглохтой баярлалаа. Төгөлдөр шүлэгтэй юу, дуутай юу? Өнсөгтэй. Айсгаа татгач. Чи үзэгчдрүүдээ хараа чи над руу хар. Хүн мадан дээл тэр юу вэ? Урт
хар хүн модон дээлтэй тэр юу вэ? Урт харан хүн модон дээлтэй. Сэлэм. Үгүй. Урт харан хүн модон дээлтэй. Ингээд цогтөг юм уу? Юу юм? Үгүй. Биш үү? Урт харан хүн модон дээлтэй. Модоор хийсэн гэж байна. Энэ модон хүйтэй буу гэж болох уу? За бууж өгье. Харандаа. Шидэт харантааны баг шийж харандаага таадгүй ямар ичмээр юм бэ. За эн чи бас тогтоож явмаар хөөхөө ансах байж шүү. Тэгэр дөртөө баярлаа. Мөнгө чинь ансах. За таана. Сүүлийн үед ер нь бууж өгчээд байгаа шүү. Бүдүүн хүн бүсээ бүсэлж чаддгүй тэр юу вэ? Бүдүүн хүн бүсээ гэрээ хочлон. Ашгүй таачлаа. Мөнгө чинь том болоо ямар мэрэгжил туулах вэ? Эмч. Эмч үү? Сайхан эмч болоорой. Зураг хэрэгтэй. Төгөлдөр том болоо ямар мэрэгжил болох? Би астрономч болно. Би астрономч болно. Астрономч. Одоо орон судлаач. Эрдэнэ тугалга. Зураач болно. Зураач. Миний мэрэгжил ижидхэн төрлийн хүн гараад ирлээ. Ундрмаа. Бэрэч. Эмч. Бууч астрономч чинь зураг хэрэгтэй. Зургаараа нөгөө харьгаар хийхнээ чи шууд олж ирээл холбоодохтой чи шүү дээ. Ундрмаа юу бол? Би. Эмч. Эмч болно. Хоёр эмч гараад ирлээ. Хатан зул ямар мэрэгжил? Бас эмч болох гэсэн. 3 эмч. Цэлэм үү? Бас эмч. Бас эмч. Баахан эмчнэр. Нэг сургуулиас нэг ангиас нэг баахан эмчнэр ирсэн. Би шүдний эмч. Би юуны эмч гээл яриа тийм ээ. Хамар хоолой эмч гээл. Тэр сонирхолоор болчихно л да. Авьяастай зураач цэлэмүүний зургийг үзнэ. За, гайхалтай сайхан зураг. Юу зураач эмчнэр болох нь. Ийм сайхан сүрлэг арслан өөрийнхөө маш гоё уран хошин. Та нараас их гоё өөрийн гэсэн ийм гоё төрх гардаг байхгүй юу? Та нар бол чөлөөтэй юмыг аргын заагаад өгчих юм бэл илэрхийлж чадах ийм сайхан ирээдүйн авьяаснууд юм шүү. За юу. За ингээд сайхан мэрэгжлээ сонгороо. Энэ зураг урлагтаа үнэн ч сайхан байгаараа гэдэг чинь зураад л байгаараа гэсэн үг тийм ээ. Цэлмүнд амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач хатан зулынхаа зургийг үзье. Гайхалтай. Маш гоё. Тэрийг үзээч нэ бодчихно. Богдоо юусэн торгон өөрхөн өсөрхөг барыг маш гоё зурсан хатан зулдаа. Нөгөө сайхан эмч болох мэрэгжил чинь маш их хэрэг болно шүү. Зураг зураад байгаараа амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач ундрмаа 54-ийн 3 охин бол ерөөсөн маш гоё зурсан тий. Бас л нэг гоё төрх гараад ирж байгаа. Тэгээ гүйцэтгэл сайхан сайтай зурдаг. Одоо гүйцээгүй зургаа сайхан гүйцээн. Жаахан дээш өргөдөө хөлнийх нь хэлбэрийг нь хараад. Тэр зурсан хүүхдэн цаана байгаа шүү. Сайхан зураг зурсан ундрмаадаа улам их амжилт хүсье. Том уран бүтээлч болоорой, сайн эмч болоорой заяа. За. Дараагийн авьяаслаг зураач Эрдэнэ тунгалга. Эрдэнэ тунгалга чинь 158 гэж байна тийм ээ. 158 дахь сургуулийн ийм сайхан авьяаслаг хүүхэд. Чи мэрэгжлийн юу гэж хэлэх вэ? Зураач болно. Маш гоё. Чи чамд нэг юм захихад биш үү? Зураад л гараа заяа. Улам сайжраад идэв шүү. Сайхан зураг зурсан Эрдэнэ тунгалгатаа улам их амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач төгөлдөр. За ганцхан төгөлдрийнхэн бар яаж зурж юу гэдгийг үзэх гэдэг. За одоо дуусгах гал байна. Балмастран таглаа. Үзүүллээ. За. Төгөлдөр. Авьяаслаг зураач төгөлдрийнхээ бүтээлийг үзье. Урдаа сайхан барьж. Чамбай зурнаа манай төгөлдөрч. Тэр. Яг л амьд юм шиг баг өөдөөс ар гэд харж байгаа.
нөгөө бар жилээч бас зурчих шиг боллоо тийм ээ. Сайхан зураг зурсан төгөлдөртөө улам их амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Мөнх Чимэгийнхэн зураг үзнэ. Ер нь жигдхэн шүү дээ манай хүүхдүүд. Оо хамраас эхлэе гэсэн, бушуугийн хийсэн, толгойгийн хийсэн, биеийн хийсэн. Тэгээ ийм гоё дүр. Одоо нүдийн сайхан тод өнгөөр ингээ гараад ирлээ. Наашаа зүгээр цараагаал цоо ширтэл гараад. Их сүрлэг нүдтэй амт ш. За ингээ сайхан зураг зурсан Мөнх Чимэгтэй улам их амжилт хүсье. Ингээд багш нь яадаг вэ? Бэлгэн гардуулнаа. Та нарт энэ паз тоглоом ингээ бэлдсэн байж байгаа. За динзаавартай янз янзын төрхтэй ийм пазл тоглоомуд байж байна. Манай нөгөө хэнийг хааваад төгөлдрийнхийг барьж яваад. За мөн солонгой энэ цэцэгнүүр чихрийн хамт бэлгэлж байна. Оо энэ динзаавартай нөгөө эдэн сая жилийн өмнө амьдэрч байдаг юм шиг. Ундрмаатай амжилт хүсье. Цэлцгэн үчхрээ аваарэ. Дисней өвлгөрийн баатар таарчлаа. Энэ бас гоё гүгэлтэй кино байд юм аа. За ингээд тэгш ухаан сургуулийн зургийн багш тийм ээ. 158 дэх сургуулийн биеийн тамирын багш. Ингээ хүүхдүүдэд сайхан манай нэвтрүүлэг тодлсон та бүхэнд талархлаа. За ингээд өнөөдрийн хичээл үгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяр таа. Баярлалаа.